Одоо коронавирусын цар тахлын энэ үед бид салбарынхаа хэмжээнд ийм чимлэгийн мэргэжлүүд ажилтаа албаагчтай зориулаад нийгмийн асуудлын дэмжих зорилгоор Худлаа хөгжлийн банктай бид нар сүүлийн 1 сар гэрээ хэлцээр хийлээ. Тэгээ өнөөдөр Худлаа хөгжлийн банкны удирдлагуудтай эрүүл мэндийн яам санамж жижиг дээр гарын үсэг зурлаа. За энэхүү санамж жижигэнд ямар зүйл тусгасан бэ гэхээр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа бүх одоо ажилтан албан хаагч нарт Худлаа хөгжлийн банкныхаа бүх төрлийн үйлчилгээ болон одоо Монголын засгийн газраас одоо хэрэгжүүлж байгаа 6% ипотекийн зээлд ямар нэгэн очир дугааргүйгээр хамгийн тэргүүн игнээд манай салбарын нийт ажилчид энэ үйлчилгээ үзүүлэхээр тохирлоо. Тэгэхээр бол одоо энэ хүнд цаг үед одоо өдөр шөнөгүй, нойр хоолгүй, гэр бүлээ орхим ингээд улсын төлөө, хүн ардынхаа төлөө зүтгэж байгаа энэ бүх манай салбарын ажилчдыг Худлаа хөгжлийн банкныхан маань нийгмийн хариуцлагын хүрээнд одоо бодлогоор дэмжиж манай салбарын бүх ажилчдад бол ямар нэг очир дугааргүйгээр хамгийн түрүүнд нь одоо 6% ипотекийн зээлд хамруулах энэ одоо гэрээ хэлцээр дээр бид нар санамж жижигтэр гарын үсэг зорж тохиролцлоо. Энэ Худлаа хөгжлийн банкны удирдлагуудад салбарынхаа нийт одоо бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Тэгээ бид эрүүл мэндийн яамтай өнөөдөр эмнэлгийн одоо эмчийн ажилтнуудад зориулсан тусгаалan бүтээгдэхүүн хөнгөлөлттэй хэлбэрээр бүтээгдэхүүн хүргэх ийм хамтын ажиллагаан дээр гарын үсэг зурлаа. Тэгээ 2 жилийн хугацаанд бид нар хамтарч ажиллана. Энэ хугацаанд бид нар эхний ээлжинд одоо бэлэн боломжтой болцоод байгаа энэ 6% зээл орон сууцны зээл болон бусад одоо зээлүүдийг төрөвчлсөн шугамар аль болох одоо чирэгдэлгүй газар дээр нь очиод хурдан шуурхаа бүх одоо салбар нэгжүүдээр дамжуулаад энэ зээлийг олгох асуудлыг саяны санамж жижигтэр тусгасан. Цаашдаа бол бид нэр эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан хөнгөлөлт бүхий багц бүтээгдэхүүн гаргахаар одоо ингээд бэлтгэл ажилдаа орж байна. За тэгээд өнөөдрөөс ахуулаад одоогийн байдлаар хүсэлтэд хүчгсэн байгаа, яамд төсөлтөд өгсөн байгаа ажилтнуудын зээл болон бусад одоо санхүүгийн хэрэгцээ шаардлагуудыг түргэн шуурхаа судлаад хэрэгжүүлээд явахаар боллоо. Тэгээ өнөөдөр бид нар одоо үндсэндээ манай энэ Монгол улсын маань 3 сая гаруй иргэдийн эхийн мананд ажиллаж одоо мандж байгаа манай эмч, совилогч, асрагч одоо бусад энэ ажилтнуудын маань одоо орлогын түвшин ямар байгаа вэ тийм ээ. За дээрээс нь одоо энэ их ажлын ачааллын үеэр арга гэрийнх нь ямар асуудлууд байгаа вэ энэ бүгдийг судалж гаргаж ирээд тэр бага орлоготой иргэдэд зориулсан урт хугацаатай хөнгөлөлттэй банкны одоо цогц тийм ээ. Арга гэрийн асуудал, орон сууцны асуудал, цалингийн болон бусад одоо асуудлуудыг оруулсан цогц байдлаар нь ингэж шийдэхэр төлөвлөсөн байж байгаа. За хамгийн гол нь бид нар өнөөдөр одоо Монгол улсынхаа хэмжээнд ажиллаж байгаа энэ төрийн өмчт одоо бүх эмнэлэг тийм өрхийн эмнэлэг, томоохон эмнэлгүүдтэй бусад одоо энэ байгууллагуудтай дахиж үргэлжлүүлэн одоо хамтын ажиллагааны санамж жижиг гэрээнүүдийг зураад явна. Ингээд бүгдийг албажуулж хагаад тэгээд нийт 55 мянга гаруй одоо ажилтан байгаагаас одоо аль болох ихэнх нь хамруулахыг хичээж ажиллана. Эрүүл мэндийн яам болон Худлаа хөгжлийн банкны хоорондын хамтын ажиллагааны санамж жижиг байгуулах эрсдлийн ажиллагаанд бас энэ мэргэжлийг бас багахаа стандартч тодорхойлж явуулах хэрэгтэй байхгүй энэ суултыг сонирхолжсэн байгаа манай эрүүл мэндийн салбарын ажилтнууд тэр дундаа тэтгэрийг маань өдөртөн зохион Худлаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Орхон танд баярлалаа. Ирсэн багц бүтээгдэхүүн хөнгөлөлт бүхий. За тэгээд дээрээс нь хамтарч ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагуудаас хамтын ажиллагааны бас тэгээд санамж бичиг дээр хэлцээргүй зурч тайлбарлахыг хүртэн насардаг байна. Одоо яг бид нар энэ сүүлийн код гарснаас хойш одоо 214 болчихлоо. Хамт олонд үрг чиглэлж бүх салбаруудаар дамжуулан манай баярын зөвлөлийн дор удирддаг бүх зөвлөх зорилгоор энэхүү санамж байгуулж байгаамаа. Ингээд энэхүү яслын ажиллагаанд оролцож ирэх хүмүүст зочдыг танилцуулъя. Монгол Улсын зураг авах юм байна гэж байна. Энэ тогтоо эрүүл мэндийн яамны захиргаа хуулийн эцсийн дарга Дашраад нар оролцож байна. За Худлаа хөгжлийн банкны талыг төлөөж Худлаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Баярмаа. Худлаа хөгжлийн банкны иргэдийн банкны газрын захирал Мөнх нас. Нэрсээ дүүхэн тийм болж байгаа.
нэг дор 42 гаруй төрж ирсэн тийм түүх байдаг. Энэ жиж манай салбарын За санамд бишээ гарын хэсэг зовно гэмээр Монгол Улсын засгийн газрын гишүүн эрүүл мэндийн сайд инх болд. За мөн Худалдаа хөгжлийн банк за тэгээд нөгөө юу нэгний тагнаа гарын хэсэг зурлаа. Ингээд Монгол Улсын засгийн газрын эрүүл мэндийн яамны төлөө засгийн газрын гишүүн ямар нэгэн дугаар хадгалсан болсон хүн цаг үед хийж байгаа юм. Хон таны өгүүлбэрийг өргөж байна. За та